За манай нэвтрүүлгийн баг байна штэ. Өчтөр орж шин Чикагод ирээд. Найз Чингисэнтэй ингээ сайхан хонлоо. Тэгээд төв дээр ороод ирсэн чинь ер нь 3 сарын нэг сүүл 20-д гараад ирэхээр Чикаго бол бас нэлээд хүүтэн байсан. Маш их одоо бороо ороод Чикаго дээр бас гоё зураг авъя гэсэн. Яг Мичиган нуурын ирэг дээр ирсэн. Тэгвэл байгаль цаг агаар өнөхөр гоё юм аа. Би Чикагод ирээд байна штэ. Сэтгэл санаа бүр ингээ чээж онгоож байна. Ягаад тэгэхээр нөгөө актер Майами, Орландо гэж ингээд явж байхад ингээд чэйжэн дээр дарцсан юм шиг нэмэх 30 градус 40 градусын халуунд бол нэлээд нормаж исэн чинь Чикагод ороод ирсэн чинь ингээд монгол хүн чинь хүүтэнд дуртай байдаг юм байна. За тийм ч учраас Чикагод одоо 10,000 монголчууд байдгийн болов. Энэ цаг агаарт нь монголчууд байдгийн болов гэж бодож байна. За миний ард талдаа нэг хотын төвч харагдаж байна да. Одоо тэр Sears цамхаг одоо би чи 12 жилийн өмнө ирээд нэвтрүүлэг хийжсэн. Одоо Willis цамхаг болчихсон ингээ хотын төв Трампын байшингууд нөгөө нэг актер нөгөө Transformers дээр чи ингээ Чикаго хотын байшингуудыг нураадаг штэ. Яг тэр ардлын хэсгүүд ингээ харагдаж байна. За энэ бол нэг алдартай нэг Мичиган гэдэг одоо нуур. Одоо Индиан хэлээр бол одоо их уст нуур гэсэн утгатай. Одоо 4 мужийн нутгийг одоо ингэж дамнаж оршдог. Үнэхээр одоо гайхалтай сайхан нуур. Бид нар энэ удаа Чикаго хотод ирсний гол зорилго нь юу вэ гэхээр бас энэ сайхан бизнесээ хийж байгаа бас монголчуудтайгаа уулзъя. Ахуй амьдрал энэ Чикаго хотын маш олон сайхан монголчууд байж байна. Миний хувьд одоо ингээд 4 дахь удаага Чикаго хотод ирж байна. Үнэхээр Чингис их гоё нэрлээд байгаа штэ. Чикагогыг Чикаго хот гэж нэрлээд байгаа тийм. Америк гэдэг чинь Америк амь гарсан хублаан зэргүүдийн Америк гэсэн нэг яриа явангууд тэрүүгээр хөөгөл тоглоод явангууд чинь яг Чикаго хот. Уул нь юм байлээ шүү дээ. Одоо эндээсээ энэ байшингууд огт байхгүй ингээд гал үйсэн байгаа гэж ярьдаг юм байлээ. Тэгээ энд чинь сонгон ургадаг. Тэгээ тэр сонгоных нь үнэрийг тэр өмхий тэр үнэрийг л Чикаго гэж нэрлэдэг. Сонгон үнэрсэн одоо хөндийг суутгатай индиануудын нутаг байсан. Илини гэдэг аймгийн ховг аймгийн индианууд байдаг. Тэгээ Иллиной юм уу жолоо үлдсэн тийм. Та бүхний яриа яг таарж байна. Яг яасан бэ гэхээр индианчууд ингэсэн гинэ. Яг сонгоны арилгаал гоё хоолоо ингээл хийгээл байжсэн чинь нөгөө ядарсан нөгөө нэг цагаан арьснууд чи орж ирчээл хоолны үнээр орж ирэл. Энэ ямар газар юм бэ гэж асуусан чинь нөгөө сонгоо арилгаж ирсэн хүн чинь сонгондоо шил хийж ингэж хэлэх гээд Чикаго гэсэн чинь энэ чинь Чикаго гэдэг газар юм байна штэ гэд. Тэгээ Чикаго гэж нэрлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд бид нар ерөнгөө чи харсан чинь Чикаго гэдээсэн чи Чикаго гэдэг байгаа юм байна. Чикаго хот байгаа байхгүй. Тэгээ одоо бол үүнээс хойш Чикаго гэж дуудах хэрэгтэй тий. За нэг иймэрхүү хотоор ирж байна. Тэгээ одоо өнөөдөр ингээд тийм ээ. Би одоо танаа дээр очиод сайхан гоё зураг авалтаа хий. За тэгвэл хэдүүлээ одоо ингээд хөдлөе да. За тэгье. Ингээ манай аялын тойрог нэвтрүүлгийн багийнхан Чикаго хотод Чингис гэдэг залуугийн ирээд байж байна. Миний хувьд бол нэг сонирхол татаад байгаа нэг зүйл бол одоо энэ цахилгаан гитар хийсэн байлаа. Ямар технологи ашиглаж дугуйр төтрийг яаж тохируулж хийсэн тухайгаа юу ч гэсэн яриагаа хэлээд хэрэггүй эхлэе. Аялын тойргийг үзэж байгаа үзэгчид хүмүүс байгаа тэр хүмүүс бас Америк нэгдсэн улсаас Чикаго хотоос мэдчилж байна. Тэгээ нэг монголч нь болохоор соёл уламжлал ихтэй. Америк болохоор технологи ихтэй. Тэгэхээр энд нь болохоор нэг тэрний огцлол дээр байна гэдэг утгаараа тийм ээ тэр уламжлалыг одоо технологи бол цахилгаан гитар болж үзээг морин хэлбэртэйгээр хийгээд яг нэг дээдлд мориш бүр мангасан луумуу тавьж үзээг. Манай найз луур гэж нэр өгсөн. Луун хуур гэдэг. Та нар ч бас эндээ бас нэг өөрхөн хамтлаг байгуулад хачин сонин хийцтэй клип үзлээ л дээ. Тэгэхээр энэ клипийг одоо зураг авалтын хаана ямар газар очиж хийсэн тэрнийг бас сонирхол манай монголчууд сонирн байж магадгүй. Америкт байдаг монголчууд өөр монгол залуучууд нийлээд тэгээд энэ Америкт одоо яг монгол соёл монгол одоо бидний туулж өнгөрөөсөн тэр арга замаар ертөнцийг одоо хүмүүс яаж илэрхийлдэг те. Тэрийг бид нэр одоо Америкт энэ одоо хөрсөн дээрээс энд байгаа хүмүүс эндхийн хэлээр нь ч юм уу яаж илэрхийлэх үү гэдэг. Яг нь үндэсний нөгөө шашны гэдэг утгаараа юм одоо тэнгэр үзлийн одоо өмсгөл зүйсгэлийг бид фэшн олгож сонгоод дугаар тал Монголд тал Монголд бид нар илэрхийлж байгаа одоо үндсэн одоо санаа бол Америкт байгаа бүх хүмүүс дэлхийд байгаа бүх хүмүүс одоо дэлхий байгалаа хайрлах хэрэгтэй бид урагшаа явах хэрэгтэй илүү хүчтэй явах хэрэгтэй гэдэг тэр мессежинд ор нэгдээд тэгээд ийм металл рок хурцлаар тэгээ үндэсний хөгжим морин уур орсон ийм хөмийн архир орсон ийм анхны клипээ хийсэн 8 сар 9 сар Колорадогоос гараад тэгээ Нью Мексико Аризона гэдэг тэр урдуур чинь хамгийн гол нь илүү байгалыг тийм ээ алсын хараа маягийн зүйлсүүдийг хүмүүс мэдрэгдүүлэе гэж бодож тийм зураг авалтууд хийхэд тэр хөнгүү байгалыг байх хэрэгтэй. Нэгдүгээр хоёрдугаарт нөгөө индианууд энтхийн яг үндсэн одоо соёлын шил болж байгаа. Индианууд нь өөрсдөө нөгөө тэнгэр үзэлтэй хүмүүс байсан учраас тэд нартайгаа бас бид нар хөгжмөр холбогдож бас ойлгож тэднийг бас ингэж энд чинь бас юм
ирч хүч бас байна шүү тийм ээ бүгдээрээ босцох хэрэгтэй шүү энэ төр тэгээд тэдний нутгуудаар олцоо зураг авалтууд хийсэн. Тэгээд Невада, Юта гэдэг ингээд 5 мужаар зураг авалт хийгээд. Одоогоор бол клип нэг 800 мянган үзэлтэй болоод ирэнгүүт ч их баяртай байгаа тийм энэ хүмүүс таалагдж байгаа юм хурж байгаа юм байна гэх тийм. Дараагийн клипэндээ бид нар дөнгөж өчигдөрхөн ярьж ирсэн. Клипнүүдэд 3D зураг авах. Стерео. Тийм. Квадрат уралдтай тийм. Тэгэхээр бид нар бас клипийг эхлээд тэгж утсан. Клипийг дотроос нь тэгж үздэг тийм. Энд нь бөмбөрчин тоглоод, энд нь дуучин дуулаад, дундаас нь харж болдгоор иймэрхүү байдлаар хийж үзэх гэснээр бүр авшруулад лайв перформанс гэдэг тайзан дээр тоглох юм бол 360 тэр камерууд байгаа байхгүй одоо зах зээл дээр байгаа. Тэр мэрийг одоо малгайныхаа дээр ч юм уу тэнд газар мацаа ингээ хийчихэр тэгээ хүмүүс нөгөө шот тэр чинь өөрөө Facebook-аар ч юм уу YouTube-аар лайв явуулж болж байгаа. Тэгэхээр 3D-гээр концертыг одоо заалан дээрээс нь бас үзэх боломжтой ч юм уу те. Дараагийн юмнууд бас байж болох юм байлээ. Өөрөө бас нэг IT тэр оролдож хийдэг гэж би сонссон. Тэгэхээр тийм болцоог ашиглаж өнөөдөр одоо хуучнаар бол гүүр гэж байдагсан. Энэ гүүр засахад манай Чингис улс их мундаг гүүр гүйцэтгэж байгаа гэж би яаж хэлж байна. Баярлалаа. Тэгээд яг үндсэн мэрэгжил одоо амьдрал ах үеийн талаар манай гам үлзий ярилцсан баг. Миний хувьд бол би сонирхож байсан асуултаа одоо тавилаа. Танаа бай шиг сайхан байшин байна. Америкийн нэгдсэн улсад үйл хөдлөлт хөрөнгө худалдаж авах боломж хэр байдгийг одоо юу бүрдүүлж авах вэ? Тэгэхээр энэнийг авахд бол хамгийн гол нь бол мэдээж нөгөө кредит скор гэдэг те. Тэр бас гайгүй боломж юм байж те. Шууд одоо ирээд бас авчихгүй. Тэр нөгөө зээлэндээ хамрагдахын тулд сүүлийн хэдэн жил одоо татвар энтраа одоо төссөн энтер гэдэг те. Ажлаа орлого энтер нотлол тэгэл яг л нөгөө Монгол ипотекийн зээл авдагтай ер нь баг ижлэх баха. Нууц шүү дээ энэ юу ямар үнэтэй байж бэ? Хойд одоо тэр чин нууц гэдэг юм байхгүй интернет бүгд ордог болсон. Нийт 303 мянга болсон хаус яг ингээд нөгөө хамгийн сүүл гарын сураад ингээд явгоо. Тэгээд тэр чинь энэ 200-д зээл болоо явчихж байгаа шүү дээ. Одоо болохоор чинь тэрнээс хойш 1-2 жилийн дотор Америк үйл хөдлөх хөрөнгөний маркет дээр нэлээд өөрчлөлтүүд гараад сүүлийн 1 жил 130 мянга өсөлт хийсэн байгаа байхгүй. Сүүлийн 4-5 жилд. Ер нь энэ болохоор мужид яриач биш бүр ингээд бүх улстай яриа нэг тийм өөрчлөлт гарчлах юм шиг үлээ. Яг бид нар хацтай байхгүй хямдхан багт навцсан. Америкт бол тэгээ яг 3 хүүхэдтэй айлын хувьд бол эхнэр бол дахиад өөр ажил хийхэд бол тань хүүхэдтэй. Угаасаа housewife гэдэг чинь яг л зөндөө мэддэхгүй юм шүү. Хүүхдүүдийн ирж байгаа бүх захианууд хариулна, багш нартай хариулна, иншуранс нөгөө бийлингийн систем хөтлөн юмудаа төлнө тийм ээ. Аль аль хүүхдүүд вакцина хийлгэсэн, хийлгээгүй энэ төр гэдэг. Тэгээд энэ аж ахуй гэж бүгдийг хөтлөхөд яалчгүй бүтэн нэг хүн хэрэгтэй. Тэгээд эдгээр шин дугууланд нь зөөнө. Хүүхдүүд бол дунд сургууль, баг сургууль явж байгаа. За би Америкч одоо нэг 14 жилийн өмнө ирсэн. Одоо 90 орчим 14 жил болчихлоо. Зенерэ харах үүрэгтэй ингээд эмээгийн үүрэг гүйцэтгэл ингээд байж чинь. Америкт ер нь өөрсгчийн юм эмээнэр өвөнөр их байх юм аа. Харин тийм. Хүүхдүүдийнхээ одоо хүүхдүүдэд тусдсан болж хүүхдүүд нь маш завгүй байдаг ажил төрөл тийм ээ. Тэгэхээр эмээ бол өвөө бол их чухал байна. Хамгийн чухал хүмүүсээ тий хүүхдүүдэд ажил төрөлтэй байлгахын тулд тэгээ бас ашнараа Монгол хэл сургана, хичээл ном давтуулна, тий хоол ундын бэлтгэн зайлшгүй юм байх шаардлагатай тийм. Маш чухал үүрэг. Маш чухал үүрэг тийм. Танаа энэ ач зээнэр бол Монгол хоол сайхан дуртай. Тийм, дуртай идэн. Тийм Монголд очиход амар байдаг тийм. За тэгээд эмээгийн чөлөө цаг гэж бас гарнаа. Чөлөө цаг өөртөө гаргаж таарна. Юу хийх вэ ер нь болчих вэ? Чөлөө цагаар ер нь бас алхна. Би ч өөрөө бас нэг жоохон ном уран зохиол бас сонирхолтой. Тэгээд 76 онд багшин дээр сургууль төгсөөд тэгээд нийслэлийн Баатархот Москвагийн нэрэмжтэй улсын тэргүүний 33 дугаар сургуульд хичээл зохицуулагч ажил хийж байгаад тэгээд итгүүртээ гараад энэ тийшсэн хүүхдүүд. Наа хүргэн чинь тийм нийгмийн итгэх сайтай бас тэгээд гоо зүйн мэдрэмж сайтай гэх юм уу да тийм ээ. Тэгээд гэр орноо тогтчуулахад манай охин оюулаа нийлээд ингээд дандаа л өөрсдийнхөө л санаагаар тогтчулсан байх жишээтэй. Эмээгийнхээ үүргийг, багшийнхаа үүргийг хаашид бас мэдээж яриг гүйцэтгэх зөндөл ажил ачааллаа. Тэгээд амжилт хүсье да. За баярлалаа. Та ч бас их аялагч хүн байна штэ. Маш их газараар явсан байна. Ер нь хэдэн улсаар аялж юу, сэтгэл санаанд одоо хамгийн гоё тод үлдсэн
улс ямар улс вэ? Европоор бах явчихгүй. Нааш ирэхээс өмнө нэгэнт явах юм чинь нэг сарын аяллахгүй. Ер нь бол олон тоотой ч гэсэн бага аялал гэсэн. Тэгвэл нөгөө өөрөө машин рентлээд Европоор явчихаар чинь нөгөө жуулчны замаар шарын годмодоор явчихаар чинь яг нөгөө бод тэмдэглэл дээр илүү ойрхон байсан байж магадгүй. Тэгэхээр Европын ихэнх хотууд улсууд байгаа. Тэгэхээр энэ нөгөө Төв Америкийн эдээ орнууд хамгийн гоё нь гэвэл одоо тэгээд Швейцар, Америк байна да. Монгол урам. За ялангуяа индианчууд чинь одоо манай Төв Азиас нүүдэлдэж ирсэн одоо монголчуудын үр одоо гэж ярьдаг штэ. Одоо индианчууд монголчуудын хооронд одоо ижил төстэй соёлын өөрөмшил алгаатай зүйлүүд бол юу байна? Анзаарсан зүйл байна уу? Нэг индиантай таарсан бүр хөдөө. Тэгээд Монголоос ирсэн гэсэн чинь би монгол дуу мэднэ. Хөдөө тэр индиан монгол дуу мэднэ. Тэр бүр сонин шүү дээ. Аль чи юу дуулаад гэсэн чинь жавхлангийн нөгөө алсаж байгаа ижиг дуулаад. Тийм би бүр гайхаад хөө чи ямар учиртай хүү юм бэ гэсэн чинь өөрөө тэр нэг цус мус гэдэг байгаа байхгүй. Тэгэл ингээд нэг цаагаараа ингээд соёлын сонирхоод тэр чин баг цэглэхэн байхгүй газар шүү дээ. Интернет рүү ороод дуугийн дата CD-н дээр бичээд дандаа сонсдог гэж байгаа байхгүй. Бараг 500 гаруй үг яг монгол үг байна гэсэн шүү. Индиан хэлний дотор чарга гэдэг чинь чарак гэдээ бичдэг шүү дээ. Тэгэхэд одоо Cherokee гэдэг жип байдаг шүү дээ. Тий, Cherokee индиан хэлээр одоо чарга асуудагтай. Чарга хэрэглэдэг. Одоо бор гэдэг нь бороо, чан, хэрэг жишээний маш олон соёлын зүйлүүд байж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөс та шагнал авсан гэсэн энэ ямар учиртай шагнал юм? Энэ би өөрөө магадгүй нийгмийн идэвхтэй гэдэгтэй ч юм уу олон нийтийн ажил хийж байгаа нөгөө холбоо интернет руу орж үйл ажиллагаанд дэмжиж ингэж явж байхад тэр энэ Америкт хүүхдүүдийн боловсрол математикийн олимпиад энтрүүд нэг зохион байгуулах хэрэгтэй гэж бодлоо. Чикаго техникийг хийгээд тэгээд дараа нь өргөжүүлээд дараа жил Америкт даяар хийгээд тэгээд өнгөрсөн жил бүр өргөжүүлээд дэлхийд даяар хийсэн баг. 800 орчим хүүхдэд оролцсон. Олон нийтийн ажлууд энэ төр нэлээ хийгээд соёл маягийн арга хэмжээнд дуртай болохоор тэр ажлууд нөгөө volunteer service award гэдгийг хангасан юм шиг байгаа юм гэлэгчээ. President volunteer service award бронз медаль гэсэн хүрэл медаль гэдэг нь ирсэн. Одоо Америкийн нэгдсэн улсад ирж байгаа залуучууд гэр бүл ч юм хүмүүст та яг зөвлөгөө гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ? Хамгийн гол нь Монголд гэрийн даалгавраа сайн хийгэрэй гэж. Монголд бас сууж болох юмнууд зөндөө байгаа шүү дээ тийм ээ. Гудамжны нэрнүүд одоо газрын зургийн байдал, хурдны замын системүүд тийм ээ. Хилээ сурна тийм ээ, соёлоо сурна, жолооны үнэлэх энтрүүдээ машина бүр дадахтай болно, найдвартай болно энэ төргээд Монгол амжуулж болох юмудаа бүгдийг амжуулчих юм бол энд ирэх юм бол шууд одоо зорьсон зорилго руугаа явах чинь илүү хугацаа бол маш их хэмнэн шүү. Энд хүмүүс ирээд хугацаа алдаад байгаа санагдав. Америк хүмүүсийн хувьд шүү дээ. Ер нь монголчуудтай ч юм уу энэ бусад хүмүүсээс яг ямар ялгаатай санагдсан бэ? Америк хүн гэж яг ямар хүн бэ? Америк хүн гэж би гэж бодсон шүү дээ. Би байна. Энд чинь яг над чин хүмүүсийн цугласан газар байна. Одоо би цагаач нар ирээд энд чи одоо хөлөө орлол учруулаад за энэ улсад чинь цаашдаа одоо энэ улс дотор энэ улс гэж байх юм бол энэ дотор орч монголчууд нэр хэмжээнд байх юм гэдэг бид нар ч орондоо ярина шүү дээ тийм ээ. Тэгээ ингээ явж байгаа ингээ харах чинь. Тэгээ монголч гэсэн гадны хүн ирвэл бид нар монголын эзэн шүү дээ. Тэгэхээр энд яг тийм яг эзэн гэдэг ингээд чи гадных матных гэдэг юм байхгүй ингээд гэдгийг ойлгоод отгошоо яваад харангуйч өө эн чинь бас яг л нацил хүмүүс шүү дээ. Бид нар л биш дээ энэ гэж харагддаг шүү дээ. Би юу нэг зүйл харж байгаа. Энэ ямар учиртай? Яаж авсан зэрэг вэ? Энэ GoPro дэшээ өргөсөн. Найз нөхдөд цуглаад нэг тийм цагуурын бөмбөлгөн дотор камер хийгээд тухан дээрээ ганц нүдтэй дугаасах мохор гэнээр өчгүй нөгөө 7 нүдлийн газрыг хардаг энэ төр гээд би бас энэ зурганда дуртай. Манай энэ прожект оролцсон хүмүүс бүгдээрээ дуртай энэ ийм зураг дарсан шүү дээ. Хэдэн мянган метр өндөр дээр авсан зураг байна. Энэ одоо нэг 35 мянга гэж ярьдаг метрээр 20 мянган фит гэж хүрээд агараа доошоо бууж ирсэн байдаг. Чи нөгөө дээрээ бас Монголын талбайтай нөгөө утгаараа эн чинь бид нар зүгээр ингээ family project хийсээ гадна Монголын тугийг өндөр төрөх вэ гэдэг бот шууд утгаараа л тэ гүр архичаагийн дараа бид нар 2 тавтайгаа өргөсөн шүү гэж хоорондоо бас баясаал. Дотроосоо тийм шүү. Тий. Тийм ээ. Маргааш та бас нэлээ холоо энд гарах гэж штэ. Тантай хамт нэг таракент чинь нэг хамт аялж үздэг юм билүү? Харахад бол их сүрхий том техник л харагдах юм. Маргааш ер нь тэгж явж болох уу? Ер нь дотроо багтаамж хэр байдаг юм бэ? Болон зураг авч болно. Би маргааш өглөө тэгвэл инх юм байна. Өглөө гараад таракны засвар дээр бид тарак өргөцсөн байгаа. Тэндээсээ тарак аваад тэгээ угаалгах хэрэгтэй. Угаалгахаар ороод тэгээ чиргүүл аваад тэгээ хэдүүлээ гараа явахад бол яг тарах нь шүү дээ. Энд өнөөдөр сонтой таракны жолооч нарын амьдралыг ямар байд юм бэ? Тэрийг үзэх гээд Чингистэйгээ бид нар тээврийн давчаа гэх юм уу да. Тэндээс нэг баахан бараа бүтээгдэхүүн авчихсан одоо Сент Луис гэдэг хот руу
5 цагийн газар явах гэж байна. Ачаага өгч өгöd. Хэр хол газар вэ? 5 цагийн газар байгаа. Гэхдээ бидний хувьд бол одоо нэг электрон лог гэж хэрэглэдэг болцсон. Бид нар илүү логноос хамааралтай явдаг болчиход байгаа. Одоо яг хэдэн цаг явах үлдсэн бэ гэдгээс хэр хол гэхээсээ илүү нормоор явна. Тэгэхээр одоо өнөөдөр чи миний ажил шинээр ихсэн учраас би дахиад 11 цагийн машин барих ирэх байгаа. Тэрний нэг ховчшар гэдэг чинь юм байна шүү дээ. Тийм байсан ёо. Ховчшар гэж нөгөө буруу зүрүү янз янзын нийлэх тэрийг ховолдог. ховолдог. Төгөөрөмж авахгүй бас асууд авааргүй байх гэж тэгээ. Харакны мотор байна шүү дээ. Хэдэн майл явж ийж одоо эвдэлхий тэр одоо бүх хэдвэ. Миний харж байгаа нэг 7-800 мянган амархан одоо easy ах шиг байна тий. Тэрнээс цаашаа ах шиг байна. Хэвдэрл. Их шахтар дуу чимээтэй тэгээд 13 мянган систэй. Бүрөөснөөс баг нэг 10 дахин том юм байна шүү дээ. Бензин эдэлт ер нь төв шийдэл тэр байдаг юм байна. Яг одоогийн байдлаар бол би энэ Volvo-г аваад 146 мянган майл явцсан байгаа юм байна. Тэгээд дундаж эдэлтээр бол 1 галлонод 7.4 майл явж ийн гэсэн. 1 литр түшээр 3 км явах юм уу тий? Км явж гэсэн. Тийм байна. Гэтэ энэ чинь нөгөө хөдөлмөрийн бүтээн чиг сайн юм а тий. Тарак нь 15 тонн, ачаа нь 20 тонн гэхээр 35 тонн ачаа ингээд явж ийн гэсэн үг шүү дээ. Тий. Сардаа нэг 3-4 рейсигээд ингээд явхад байна шүү дээ. Салин сууг нь хэр байдгийг мэдээж одоо хүмүүс сонирхдаг баг. Таракны жолооч ажил бол харьцангуй өндөр. Мэдээж өндөр хариуцлагатай ажил. Нэг буруу юм ийгээд нэг одоо техник үйлчлэгээд дутуу шалгаснаас болоод нэг торомсны асуудал гараад одоо сая бол жишээ нь дээнүүрийн цаана ууланд нэг жолооч торомсуудаа дутуу шалгацсан байж байгаа. Торомс алдаад маш олон хүнийг дахид дутуу болгоод бас хэдэн хүний амнаас авсан юм. Харамсалтай тохиол гарсан. 110 жилийн ял өгсөн байдаг. Дээд нь бол сартаа 15%-ыг олох боломжтой гэж би боддгийн. Одоо машин энэ зөөгд. $10 гэдэг чинь бас чанга мөнгө шүү дээ. Тэр Монгол хүний бас төсвөр хатууж байна уу? Бас Монгол хүний зан чанарын хувьд тарак барихад бас илүү тохиромжтой ч юм уу? Ер нь тийм хүсэж байна уу? Зүгээр би зүгээр дотроо боддгийн. Магадгүй нөгөө нүүдэлчин гэдгээр энэ тэнд тэнж явахд гэдэг утгаараа бусад хүмүүсийг бодвол ингээд твдээ дайгаас хамдраач юм уу те. Тэр мөр нь харьцангуй бага байж магадгүй. Тийм учраас таракны жолооч монголчуудын хувьд нэг тийм зүдэргээтэй ажил биш байдаг гэж магадгүй. Тэгээ шинэ газар руу орох тусам шинээр нэг 6 явж байгаа гэж санагддаг шүү дээ. Ялангуяа баруун тишээ уулнуудтай мужууд руу ороод ирэхээр ч ажил хийж байгаа биш амарч байгаа юм санагдаад байдаг шүү. Хоол ундны хувьд ер нь би сая ингээд танаа хөрөгч энэ баг юм харлаа л да арталт нь нэг том жижиг өрөө шиг юм явж штэ. За хоёр хүн ч бараг унтчихад ингээд том зайлтай хөрөгч байна ундаа ус мус юу байдгийг те. Удааг шагч гэж шиг. Заавал одоо та нар өөрсдөө хоолоо хийж идэж гин үү? Эсвэл замын бас нэг юм бургер ч юм уу. Тэр нь аль нь илүү одоо бургер ч юм уу замын хоолнууд фаст фуднууд идээ яваад ах юм бол хөдөлгөөн багтаа энэ ажил чинь дээрээс нөгөө нөхдөд чинь тараглаад бүр балардаг юм шиг байгаа. Шингэсэн бол та нэгэ бас ядрах юм биш үү тийм ээ? Ер нь бол Монгол хоолойг ийгээд завшаа бууз хөлдөө буусаад аваа явчих тийм. Буузаа шигэнжидээд. Тарактаа ингээд явж байгаа зам тохиолдсон тийм сонин зүйлүүд байна уу? Одоо манай монголчууд нэг ярьдаг шүү дээ. Говьд явж байхад ингээд сүнс байдаг. Нэг цэнхэрдэлтэй өөхөн зам дээр зогсдог ч гэдэг ч юм уу те. Тийм содон сонин зүйл одоо байна уу тийм яриа уу? Олон жолооч нар чи орой үдшийн цагаар нөгөө шөнө явж байгаа жолооч нар чи нийлцгээ чи тийм юм чинь л ярина шүү дээ. Бүгдээрээ нийлцээ те. Байна уу тийм. Яг амьдрал дээр бол тэгээд хүмүүсийн амнаас сонссон болохоос над дээр бол байхгүй л те. Яг сонин юм хэр жишээ нь хөл бос нөхдүүд мэддэхгүйгээр ч юм уу те. Хард амиг зөөлөх тийм юмнууд байдаг юм шиг. Тэгээд буруу мэдээлэл ирээд нэг монгол жолоочийг замдан зогсоогоод FBI-ийн баг нэгжээд юм гарч ирэхгүй. Тэгээ нэгэнт нөгөө зогсооцсон учраас хөрөө мөрөө гаргаж ирээ кабиныг хөрөөцсөн гэсэн. Хаагаад байдаг. Тэгээ мань нөхөр бүр уур нүрээд матрац чинь суулаа яваад замаас гараад ихтэй унтаад гисэн юм байна л да. Тэгэнгүүт нөгөө цагдаа нар чигүй одоо ямар хард амиг зөрж байгаа хүн нэгжиж яхад нойр нөрхөвдөө гэж болоо яваад гисэн гэсэн. За байхгүй мэн гэдэг. Янз янзын юмнууд бол тохиолж байдгийг. Хамгийн хүндлэгтэй ажил байна шүү дээ. Дүү зөөвөл ер нь хамгийн их цалиа. Яг хариуцлагаараа 2 жил тодорхой ажиллаж иж эндорсмент авах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл химийн болон шатгалж материал зөөх хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд ирэнгүүч одоо хамгийн үнэтэй нь бол би бензин зөөх гэж бодож байна. Түлс зөөх. Тэгээд нөгөө химийн бодисууд бид нар чинь маш хариуцлагатай тусгай замаар явна те. Өөр тэгээд яг oversize машинууд гээд нөгөө зам дээр багтахгүй том юмнууд зөөх бас нэлээд үнэтэй ажлууд гэж сонссон. Нэг удаа яваад ирэхэд 10,000 ч гэлөө 20,000 ч гэлөө үнэхээр өнөртэй. Нэг удаа би амтан зөөгөөд тэгээд нөгөө GNP-г айгүй хөнгөн өөрх юмнууд тэгээ 2000 ширхэг наартал дотор хийчихсэн. Маш хөнгөн учраас бензин баг түвшний эдэлтэн нөлөөлөд надад бас сонирхолтой л байгаа. Сэтгэлд үлдсэн хамгийн гой байгальтай газар хаагуур явж байгаа. Smoky Mountain, Appalachian уул яалчгүй тэгээ Калифорни бүтэн мужаараа гоё, баруун эрэг гоё. Одоо ер нь уултай устай газар илүү гоё байгаа. Автаагасаа илүү те. Yellowstone бол мэдээж хамгийн гоё газар гэж боддог. Энэ тарагч өөрөө
$150,000 үнэтэй. Ачаатайгаа нийлээд $250,000. За ер нь мөнгөөр бодох юм бол 800 сая орчим төгрөгийн зээл аваад ингээд монголчууд авч байна. Ингэж авсан ашигтай байдаг юм уу? Эсвэл зүгээр одоо машина зүгээр барай авч ирсэн дээр байдаг юм уу? Тэгэхээр ажиллах зөвшөөрөл буюу хууль ёсоор одоо хэрэг зүйн улсад ажил амьдрах юм хэрэгтэй байх ёстой. Тараг барих зөвшөөрлөө авахын тулд өрмийн 3 шалгалт өгөөд араас нь одоо машины ажиллах зарчмаа хэр мэдж байна, ямар стандартуудыг дагаж мөрдөх ёстой вэ гэдэг одоо мэдлэгээ шалгуулж аман яриагаар бас нэг PTI гэдэг шалгалтыг өгдөг. За энэ дээр бол их олон хүмүүс бүдэрдэг хэлний мэдлэг шаарддаг учраас. За тэгээд дромны шалгалт өгөн, тэгээ хотын жолоо өгөн. Ингээд 6 шалгалт өгчээж ажиллах эрхээ аавна. Хамгийн багадаа бол нэг 2-7 хоногт амжуулах боломжтой. Тэгээ хүмүүс бол нэг сарын дотор 2 сарын дотор, зарим хүмүүс бол 6 сармаар болчлоо байдгийг. Тарахныхаа зээлийг төлөөд явхад одоо тэгээ сард ер нь хэдэн долларын төлөлт хийгээд явах хүүн хэд байдаг юм бэ? 2.5-аас 4.5-ийн хооронд хэлбэлцэж гэнэ гэж бодож байна. Тий. Үл болж штэ. Одоо манай жидүүгийнхэн чинь зээл авах гэж яаж зовдөг үлээ. Америкт бол тэгэл тэр сайхан зээлийг чинь авчиж байгаа юм байна штэ. Тий. Энд л танилтал гар өндрүүлэх тийм юм байна уу? Ваа ста авилгал гамгүй өгнө штэ. Таньдаг цагт уцтаар таньдаг хүмүүс рүү яриад хөө ийм гэл. Нэр үнэнгээсээ яриад байна уу? Тийм байхгүй. Бүр ямар ч тэр бол ёстой боломжгүй. Хурлын гишүүдчил одоо эдэн дээр бумаар нь авчаад байна штэ. Нөгөө мань мэдт нь олдохгүй тийм ээ. Гак барих гэхдээ амархан уу хэцүү юу? Та ер нь шууд хэлтэй. Тараканд ороод болио гэж хэлсэн монголчууд маш цөөхөн байна. Тэгэхээр монголчуудын дунджаар бол амархан. Тарак стоп гэж байдаг бүх одоо таракны жолоочнуудын үндсэндээ зогсож хоол хүнстэй ойр зүрийн анхан шатны хэрэгцээнүүдийг ингээ хангацсан. Түлшээ авчин кино театр зарим жим юм байдгийн. За эндээс усанд орох одоо аппликейшнаар тэгээд зогсоод ирсэн гэж тий. Тэгэхээр одоо эндээс чинь би шавраа шууд эндээс авчдгийг. Энэ одоо бид нар нөгөө энэ банк орлого оруулдаг учраас бидэрт үнэгүй. За ингээд шавар маань 41.25. 30 минут нь $10 гинэ. Ингээ сайхан. Энд бид нар угаалгаа хийж болно. Хувцас угаагаад. Nice. Thank you. Би ч одоо хөөцгөөр бол Америкаар нэлээд явж штэ. Канадын хувьд бол өстой авчирчтай болно те. Би баг энэгээр Apple кодыг нь аваад өгсөн ч болно шүү дээ замд явж байгаа. Тэгэхээр тэгэнгүүт ороод яачих. Үнэгүй юм чи. Энэ ямар байна, энэ ямар байна, тэр нь ямар байна. Даггүй юу? Даггүй. Гэтэ нөгөө би яг ийм газрын компанид өсдөг дуртай биш. Нөгөө бүгдийн чанчгаар амт жоохон муутай болчихсон ш. Нөгөө компани нөгөө сүүл нь орж ирэхээр гашуун болчдөг. Би бол тусгай нөгөө hand dripper чанаад яадаг учраас над бол яг тэгж гой санагдахгүй дөө. Гэтэ яг ядарсан цагт бол бас зүгээрээ. Та нарыг баярлсан шүү бас ирээд ингээд. За баярлалаа. За. Аялын тойрог нэвтрүүлгийн орон бүтэлчээд Чикаго хотод аялж явж байгаад их сонин газар ороод ирлээ. Ариун гэдэг нэртэй Монгол хоолны газар. Тэгээд нэг сар гаруй болцсон. Дандаа одоо пицца, бургер, янз бүрийн мэдээ. Яг тэгээд даралт маралттай болж байгаа шүү. Тэгээд танаад ингээ ороод ирсэн чинь бүрийг Монгол маягийн амттай. Энэ хоолны газараа хизээ та нээч үү? Ямар сайхан хоол идэм бэ танах чинь? За намайг мөнгөн сүхэл. Би одоо Америкт ирээд нэг 5 жил жоохон гарантай 6 жил рүү ороод явж байна. Тэгээ энэ бизнесээ нэгээд одоо нэг 2 жил 3 сар 4 сар л болж байна. Тэгээ ер нь бол гайгүй. Тэгээ. За энэ махны хувьд бол энэ Angus beef гэдэг тэгээ бас нэг чанар өндөр чанартай махтай тийм юу гэдэг юм. Тэрний өвчүүг авч тэгэл ингээл тэгэл монголчуудаа болж л нэг Монгол хоолоор одоо айлчих санаатай тэгэл байж л байдаг. 5 цулын шил байна. Баянштай хар шил. 5 цулын шил бол ер нь бараг л манад л идэндээ. За манай бэрийн тоол Юу гэдэг нэртэй хоол вэ? Family set гэх нэг гэр бүлийн багц. Оо одоо энэ төр чинь нэг бууз байгаа, хуушур байгаа. Тэгэхээр луу манжин төмс сайхан юм чансан орчууны багтай. Монгол хоолны газрууд их цөөхөн. Санд нэг 2 байна, Илээд нэг байна, Денверт нэг байна. За тэгэл ер нь болж байгаа доо. Чикагод нэг 3 байна. Энэ 5% шүл биш үү? Австрал өнөө Америк өнөө. За энэ одоо Америкт байна гэдэг баг та. Айгуу тийм сайхан алга махтай гоё тооны байдаг шүү дээ. Одоо Америкчууд орж ирж хоол идэхгүй юу? Оо хитэн идэлгүй яах. Шарууд чинь тэгээд ерөнхийдөө бас махсаг болсон. Тэгээ манай хоол чинь ер нь тэгэл тэр чигээр л мах шүү дээ. Монгол хоол чинь мах гурил аял байгаа.
Азийнхан орж ирэх. Орж ин төвдүүд орж ирж байна. Энэ Боредод орж ирж байна. Тэ Киргизүүд орж ирж байна. Тэ. Тэгээд энэ Хятадууд орж ин Солонгосууд аяг их орж ирнэ. Тэ. Өнөөдөр нэг юм мэрэгжлийн хяналтынхан гэдэг шиг инспектор явж. Тэ. Сая инспектор орж ирээд гараа явж байгаа. Тэгээд энэ бол яг хамгийн том хүн байхгүй юу? Тэгээ Монголд бол одоо мэрэгжлийн хяналтын байцаагч бас л орж ирж болж өгнөлөө штэ. Энэ хүн бол ямар ч юм байхгүй. Өөрөө харах хэмжээндээ хараад за дараа ирэхэд энийг янзсан байгаараа тэгээд болоо. Тэр ном жургуураа ингээл эрүүл хаваа байгаад яг хийдий хийгээл явж явах юм шүү дээ. Тэр асуудал дээрээс гарах шахалт юм. Тий. Өөр нь тийм. Хой хүн компани байгуулдаг юу ч шаарддаг. Хоёр мэдээлэл авна. Компанийхаа нөгөө и номер өгч чинь тэгээд болоо нэг хүн компанид. Манай ч одоо энэ Мортин гэдэг компанид. Дахиад салбар нэг санаа байна уу? Манай ч одоо нэг локейшн байгаа. Тэнцэн нөгөө монголчууд ч бас нөгөө ажил ихтэй. Тэгээд бэлэн бууз банш зардаг. Бууз банш хэрцэн гурил тийм зардаг. Тийм нэг локейшн байгаа. Гэхдээ ямар сони юм бэ? Би ингээсээ харамцагтай ингээд шүлд идсэн. Яг л Монгол хоньны мах нэг юм гоё юм. Харин яг л Монгол тий. Монголд гардаг шиг л байна. Монголд байгаа юм шиг. Ямар сайхан ингээд хаалмал нь яг л Монгол маягийн амттай. Тэгээ манай менежер тэгэл яг 40 хэдэн нэр төрлийн дам Монгол олнууд байдаг. 5 цолын шилээс санжаа. Тийм байгаа шүү дээ. Гой. Одоо энэ ашигтай бас. Байна. Тий. Энд 5 цолын шилийг би сорж ирдэг. Тий, яг үнэ зулаа айгу хэддэг. Ер нь бол ядраад байдаг 500 шилгээл явчих штэ. Америкт бол амьдарч чадахгүй гэж бодож ирсэн чинь танаа хоолыг идсэн чинь байж болохоо санагддаг. Яг энэ махыг л олох хэрэгтэй байна. Энэ махыг юу яа? Наачаар ангус би гээд яг нэг ресторан програм яг рестораны хоол юунд зориулсан тийм тусгай дэлгүүр байдаг. Манай бол гэхдээ өнөө бол харьцангуй байгаагүй. Нэг хоол тэгээд 14 төгрөгөөр ичээл. Тэгэл пад гэдэг. Манай порц морц бол яг одоо нэртэйг адилхан шүү дээ. Хариун. Буулзны амт бол өндөр тасархай байна. Хой. Хойш өрөө дээр. Цай бол зүгээр л. Ерөөсөө манай эдний цай л байна ерөөс. Яасан ч гоё цай. Сайхан. Хийцтэй. Яг Хийцтэй. Хийцлээд дээ шүү. Манай хүн чинь бас мастер дагуулж штэ. эхнэрийн цай байна шүү. Тэгэлгүй яг уу. Тий. Би бол хийсээ мэл зарж байгаа хүн шүү дээ. Ресторанд хоол гэдэг танаа гэр бүл юм. Тий, манай гэр бүл. Хэдэн цагийн үед ер нь бизнесийн ачаал ихтэй байна. За манайх чинь өдрийн ланчаар өдөөс хойш дэнүрээр ер нь бол айгуу хачилтай. 7 хоногийн 5 дахь хагасан бүтэн санд бол ер нь айгуу виз шүү дээ. Монголчууд нөгөө гадагшаад салхин гардаг шүү дээ. Тэр үед бас нийл ачаалтай. Тэгэхэд бүр амар шүү дээ. Одоо дулаараад ирэхээр бүр ачаал гэсэн тий. Наадмын хоошрол жууцаатай. Тий, жууцаатай. Ямар гоё амттай. Жууцаагаа хаанаас авч байна? Жууцаа энд Солонгос дэлгүүр зардаг. Энэ Европод биш үү? Цагаанууд гэж ярьдаг. Манай барьжтай шүлийг нь идэж гин үү? Эдэн. Одоо нэг өвчүүг айгуу хэдэн. Тэгээд энэ хачиртай хоолнууд ихэд одоо нэг голаш, твтэл, хүндэгтэй өвчтөгс гэдэг тиймэрхүү тэгэл. Би ингэж бодоод ах юм. Одоо энэ Америкч 2 дугаар хоолыг голцоо иддэг нөхдүүд. Тийм. Энэ хоошор бол энэ Макдоналдсыг нь яваанда зохиол баян зохиол юм шиг санагдав. Тийм боломж болох уу? Байна. Нэг орсон хүн бол тэгэл яг заавал орж ирдэг байхгүй юу? Гайхалтай. Таавал юу н хоошорал ер нь жинхэнэлцтэй брэнд болгоол. Уг нь бол тий. Таавал ерөнхийдөө саятан болох ойрхон байж. Миний одоо 12 жилийн өмнө Америкт ирээд нэвтрүүлэг хийж ирсэн үе. Одооны Америк хоёр бас маш өөрчлөлт. Тийм. 2-3 дахин үн нэмэгдсэн байна. Тэгээ долларын хойш чинь 3000 руугаа төгсчихсөн. Одоо бол 17-20 доллараар нэг хоол хийж хүн болж шээ. Тийм. Яг надад бол үнэхээр гоё байна. Тэрнтэйгээ нөгөө инфляц ах одоо тэр чинь дагаад улсуудын цалин бас өсөж байна. Наадам болцсон юм шиг санагдаж шүү дээ. Наадмаа шиг. Монголчуудаараа бахархаж байна. Миний одоо 10 хэдэн жилийн өмнө ирэхэд монголчууд голцвол харбаар ажил Яг тийм. Одоо бол бүгдээрээ боосод болцсон. Тийм бүгд одоо нэг шинэ ирж байгаа ер нь дүүнэр бол айгүйх тарааханд орж байна. Нэг тараах авахд тэр чинь өөрөө аавнар болчих жоохгүй компани нэг тараах гэх жишээний. За танд амжилт хүсье. Тэгээ таны энэ бизнес чинь улам дэлгэрч Монгол хоолны соёлыг Америкийн нэгдсэн улсад түгээж байна. Тэгээд энэ бизнес чинь амжилт хүсье. Тэгээд одоо
Том удахгүй одоо энэ Макдоналдсыг л сохиж байна. Жинхэнэ гоё одоо ийм гоё хоолыг. За баярлалаа. За тэгээд манай зорж ирээд ингээд тий манай эдүүдээс идэхэд ингээд за зодоо битэрч яах вэ тий. Ер нь хоол гайгүй байгаа таалагдж байгаа. Юу зүгээр тасархаа байна. Хоолн дээр ярих үг бол хэлэх үг болдохгүй. Нэг амтаараа явна гэдэг чинь яг хүнээ кастомераа бариад байдаг л дээ. Тэгээ хэмжээ дамжаа бол болохгүй. За баярлалаа. Сайхан хоол идсэн. Одоо хоолны газар бол сайхан Монголд ороод ирсэн юм шиг юм уу гэж боддог. Тий. Монгол сайхан хоол идээд. Над чи одоо за өгшин гэдэг ахын чаашаа ингэхдээ ер нь бол их сайхан ядаргаа тайлэгдчих. Оо за баярлалаа. За замын үжиг урт гэдэг штэ. Тэгээ яг явдлаа ямар ч байсан хаад идэв шүү. Багдаа 3 удаа орж ирнэ. За тэгээд сүүлд нь Америкт ингээд бас явдал байна штэ. Тэгэхэд бол тэгээ манай хүү таалгаар нээлттэй тий. Ер нь монголчуудаа нээлттэй л тэгээд ингээд тий. Дому янзтай. За бид ингээд Чикагогийн гитар центрт орж ирээд байж байна. Ер нь Америкийн ингээд олон хотоор явхад бид нар ийм гитарын центр, төвд, дэлгүүрүүд маш их байдаг. За энд бол нөгөө ёстой нүд ирээлжмээр ийм төрөл бүрийн гитар байх. Энд бол зарим том дэлгүүр нь бол одоо гитарч дэрсэн яг ингээд тоглож үзүүлдэг. Энэ гитарын гайхамшигыг харуулдаг. За тэгээ энд бол цахилгаан гитарууд байна. Төгөлдөр хуурууд байна, бөмбөрийн комплектууд байна. Америкт байгаа Монгол айлуудаар ороход гитаргүй, төгөлдөр хуургүй айл гэж ер нь үндсэндээ алга. $100 ахуулаад 2200 гэдэг яг энэ центрд бол нэг тийм байдалтай. Нэгдүгээрт маркасыг шалтгаална, хоёрдугаарт хийц тийм ээ ямар материалаар хийж байна, корпуснд ямар мотор хийж байна. За цахилгаан холболт байна уугүй юу, дан акустик гитар байна гэдгээс шалтгаалаад үн ханшин бол маш өндөр хэлбэлзэлтэй. Gibson, Yamaha гэх мэтлэн бүх брендийн бүх төрлийн гитар ерөөсөө юм байж байна. Энд бол манай Монголын гитарчд бол ирээд ийм гоё олон өнгөтэй гитар хараад бас нэлээд сэтгэл хөөрөх маягийн санагдаж байна надад. Гитар центрыг бас Монгол яг нэг ийм хэлбэрээр байвал манай од эрдэнэ тэр их гээд хичээгээл агуулдаг. Тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү хэлбэрээр тэр иймэрхүү байдлаар хийдэг. Фламенко тоглодог одоо фингерстайл тоглодог хүмүүсийн шиг гитарууд байж байна. Рок гитарч зориулсан гитарууд нь ч байж ах жишээтэй. Ер нь бол ингээд хэлбэр бол маш олон янз. Сонголт маш өргөн. Ийм гоё юм байт юм байна. За энэ гитар центрт орсон хөгжмөнүүд бол өстэй маш олон сонголтоор байна. Ер нь Америкийн нэгдсэн улсын ер нь маш олон брэндүүд байна. Мэдээж Casio, Yamaha, Williams, Baldwin гэдэг ерөөсө бүх л брэндүүд байж. За миний хувьд бол би бол нэг төгөлдөр хуурч хүн биш. Зөвхөн миний хувьд сонирхогч, төгөлдөр хуурандын хайртай. Манай энэ хүүхэд залуучуудад зориулсан юм гоё юм хөгжмийн ийм том төв бас Улаанбаатар хотод байгуулагдвал бас их зүгээр болов. Яг манай дээр байдаг л да. Тэгвэл энэ миний зүгээр хувийн бодол шиг бас уучлаарай. Японд нэг тоглоход, Америкт тоглоход ч юм уу чанарын бол бас нэг жоох ялгаатай, арай илүү чанартай байдаг юм шиг санагдаад идэх юм. Америкч их гоё хөгжмөлөг арт түмэн. За бид хэдийн хувьд бол өнөөдөр ямар төлөвлөгөөтэй байна гэхээр жоохон амарч чагаад өнөө оройд бас нэг шөнийн найт клуб орж үзье. Тэр алдартай одоо шөнийн клубүүдээр ороод шөнийн клубүүд нь жоохон яаж хөгжим тоглолтыг ямар гоё дуурдаг юм бол бас тэр талаас нь сонирхыг гэсэн маягтай явж байна. Бид нар өнөөдөр өштэй манай монголчуудын ажиллаулдаг Grand Hotpot гэдэг ресторанд орж ирсэн. Бас үнэхээр гоё газар байна. Одоо манай монголчууд маань бас нэг үе бодох юм бол дандаа ингээ рестораны эзэд боосод болцсон байна. Чикаго хотод ирээд Grand Hotpot ресторан дээр доолях бидний хөөрхөн өдөрлөг хийсэн шүү дээ. Тэгээ энэ газар маань биднийг сайхан хоолнд өрсөн учраас хоолоо идэх гээд орж ирсэн. Тэгсэн чинь робот үйлчилж जैन. Тэгээ Hotpot бол сүүлийн үед ерөнхийдөө бас Америкт бас нэлээд газар аваад байгаа юм байна. Яагаад газар авж байна гэхээр Чикаго, Монгол хоёр нөгөө цаг агаарын хувьд адилхан сэрүүн хүүтэн улиралтай учраас нөгөө хүмүүс чинь Hotpot идэх чинь жоохон альчаад ядаргаагаа тайлдаг ч юм уу тий. Яг монголчуудын бас ахын амьдралтай холбоотой
одоо төстэй гэж хэлдэг. Одоо тийм ч учраас одоо Чикагод 10,000 монголчууд одоо амьдардаг юм байна. Аяллаа маань туршид манай Дооли ах маань машин замаар явхаар бас нэлээд хол зайтай учраас Дооли ах маань Лас Вегастай байж байгаа. Бас гойгоо бичлэг хийж хагаад бид нар шууд DC дээр уулзахаараа болж байна. Иймэрхүү маягтай хэлж байна. Энэ хоолны газар бас онцлог би саяснаас нь асуудал алдаа. Банака ангус гэж одоо ярьдаг өсөөр төжөөдөг. Өхрийн мах учраас мах нь арай өөр байт юм аа. Бас Америкчууд бас сайн юм аа гэж. Чикагогийн бас алдартай брэнд болж байгаа хоол ч одоо энэ хоол шүү дээ. Энэ ийм хоол цаглаа сайхан байна. Гоё байна. Яг Монголд өгдөг гоё өхрийн мах шиг тийм гоё амт байна. Монгол өхрийн махыг гүйцэтгэсэн Чикагод бол энэ хамгийн сайхан махтай хоол байна. When I grow older, I will be there at your side to remind you how I still love you. I still love you. Freddie Mercury, this is for you out there. Freddie Mercury, you're listening right now, I know this is for you. God bless you, Freddie Mercury, you're the best. This is for you. Америкчууд эдийн засгийн хэмнэлт амьдрал туршлага гэдэг юм дээр маш дуртай ард түмэн байна. Энийг бол бүр хэлмээр санагдаад миний ирсэн газар болохоор шүү дээ. Одоо нэг алдартай Elon Musk-ийн одоо Tesla-гийн одоо шоурум дээр ирсэн байж байна. Машинууд үзээд явж байна. За би та нарт нэг сонир машин үзүүлье. За энэ машин болохоор шүү дээ Tesla-гийн модель 3 гэдэг одоо Y гэдэг ерөнхийдөө нэг хэд хэдэн загварууд байна. Яг бүх загваруудын ярихаас илүүгээр би та нарт нэг сонин тоо хэлэх гэдэг л да. Энэ машин бол $35,000 үнэтэй. За Монгол мөнгөөр бол за нэг 100 сая ч юм уу. За өдөрт ер 1 литр бензиний мөнгөөр одоо 350 майл явдаг ч юм уу. Тэгэхээр 1.6 км-ийн 1 майлыг
одоо 0.3 центээр явж штэ. Тэгэхээр одоо пүрүүснээс одоо хэд дахин бага гэж байна. Багаж нь маш том хайрцаг сав ихтэй. Хамрыг нь сөхөж үзүүлье. Мотор байхгүй. За мотор нь хаанаа байрлаж ийнэ гэсэн чинь 4 дугуйныхаа доор ингээд жижиг хөдөлгөөрүүд хийцэн. Америкт байдаг нөхдүүд яадаг вэ гэхээр энэ машин дотор цол мөс хийж байгаа дотор нь хүнс пив ингээ янз янзын жимсэмсээ хийгээд ингээ явдаг юм байна. Ер нь их сайхан машин. Байгаль дээлтэй энэ машиныг авсны төлөөгээд засгаас $7,500 одоо татвараас нь хөнгөлж өгч байна. Сард одоо нэг айлын сахилгааны мөнгө гарлаа гэхэд $30-40 л нэмэгдэж гардаг юм байна. Салоныг үзье да. Үнэхээр гоё машин байна. Янзтай. Ганц гэмнэ штэ. Энэ машиныг зүгээр одоо би шоглож хэлж байгаа шүү. Нөгөө дашборд гэдэг одоо хянах самбар гэдэг юм бол ерөөсөй байхгүй. Нэг ганцын дисплейн дотор л ингээд бүх юмээ хийгээ явцдаг. Битүүмжлэл сайтай. Тэг доороос нь ингээд дээшээ харахаар ингээд ерөөсөй бүх юм шилэн ямар сайхан машин бэ. Элон Маскын нэг алдартай үг өгд юм. Пүрүүс бол бензин их иддэг гахаа гэж үгийг Элон Маск хэлсэн байдаг. Тэгээ одоо ингээд харахад өдөрт ерөөсөй $1 зардлаар л одоо ингээд машиныхаа хэрэгцээг хангачиж байна. Бас нэг давуу тал нь юу вэ гэхээр штэ. Машины тос масс солино гэдэг тийм ажил байхгүй болчихжээ. Худлаж авснаас хойш $30 бензин хийдэг, сард ер нь $1,000 бензин хийдэг гэх юм бол жилд $12,000. Ерөнхийдөө 3 жилийн хэрэглээгээр л энэ машиныг зөвхөн бензинийхаа мөнгөөр л худалдаад авчиж байгаа байхгүй юу. Дээрээс нь $7,500 хэмээн чинь байгалыг хамгаалж ин гэдэг утгаараа үнэхээр сайхан юм аа. Ер нь явандаа бол цахилгаан машины хэрэглээ гэдэг бол ер нь дэлхийд тараад тэр бензин гэдэг бол ер нь бас хэрэглээнээс бол гарах юм байна. Гэхдээ манай Монголд бол бас хэрэгжүүлэлт нэлээд уртгал байх л та. За нэг иймэрхүү сайхан машинууд ингээд үзэж байна. За энэ машинд биш үү? Миний бодлоор нэг ганцхан ноо байна. Нөгөө моторын чимээ гэж юм байхгүй учраас энэ машин ямар ч чимээгүй ингээд явдаг. Тэгэхээр ерөнхийдөө хурдны зам дээр энэ машиныг бас нөгөө асуул аваар гарахад ингээд хажууд машин ирж байгааг бас чимээ сонсох зүйл байхгүй учраас Tesla-гаас зарим машинууд ингээд бас тусгай дуу гаргагч тийм нэмэлт бас сойрлуулж өгд юм байна. Ерөнхийдөө $35,000 үнэтэй мөртлөө энэ дээр бас нэмэлт юм сойрлуулаад заримын одоо люкс английн ч юм уу ингээд имийн сайжруулаад яваад хахад үн нэмэгдээ явцдаг. За одоо би та нарт гоё цахилгаан машин бас үзүүлнэ. Тэр машин болохоор бас $50,000 үнэтэй сайхан Mustang гэдэг машин байж байгаа. Тэр машиныг ингэж худлаж авах хүмүүсийн эрэлт хэрэгцээ маш их байгаа учраас одоо зарим хүмүүс тэр одоо Mustang дээр захиалга өгөөд 8 сарын дараа машин авдаг ч юм уу. Бас иймэрхүү зүйлүүдийг бас ярьж байна. Ястаа нэг сайхан амтан гэж одоо ямар амтан байдгийг танилцуулъя. Энэ болохоор Ford-ийн Tesla-тай өрсөлдөж гаргасан Mustang Mach-E гэдэг нэртэй загвар. Хэвээ үнэхээр тасархай машин. Ингээд орлоо. Одоо би хурдаа нэмлээ. Тэгээ машины энэ моторын дуу бол ерөөсөй байхгүй. 450 морины хүчин чадалтай. Энгийн Whisper буюу хамгийн чимээгүй дээр нь тавьж байна. За Unbridled буюу одоо эмнэг хангал гэж одоо утгатай. Тэр горим дээр нь явах юм бол машины бол мотор ингээ гоё дотроо гоё дуураад явцдаг. Тэгвэл гаднаа бол ямар ч дуу чимээ байхгүй. Ийм сайхан юм байна. Бензин тэрэг барьсаар байж байгаа яг ийм машин барьсан чинь над зул жоохон тийм эвгүй санагдаж байна. Явандаа бас хорчих байх. Cruise control дээр тавиад ингээ явчихна шүү дээ. Тэгэхээр өөр нь өрүүлээ ингээ сайхан тавиал явчихна. Тэгээд энэ машин чи өөрөө хурдаа сайхан бариад өөрсдөө одоо жишээлбэл өмнөх машинаа дагаад явцдаг ч юм уу. Тэг хүнийг сайхан амраадаг, ажиллаа тараад ингээ явахдаа гэрийнхаа хаягийг тавьчаад ер нь хурдны зам дээр ингээ явж байхад бол машин бол ингээ ерөнхийдөө уртлынхаа машиныг дагаад явцдаг. Энэ Mustang-ийн энэ загвараараа бол ер нь Tesla-тай бол маш сайн өрсөлдөж байгаа, хүчтэй өрсөлдөгч гэж хэлж байна. За үнийн хувьд бол нэг $50,000 үнэтэй. Цахилгааны мөнгө бол нэг сард $30-40. Тэрийг өдөртөө хуваагаад бодохоор нэг өдрийн $1 юм уу тийм хэмжээний бага зардал гарч байна. Нэг удаагийн цэнэглэл дээр 350 км явна гэхэд үзүүлэлт бол үнэхээр сайхан. Одоо машины битүүмжлэл гэж ярьдаг штэ. Жижиг тэрэгнүүд жишээлбэл ер нь зам дээр явахад газар мэдрээд жоохон ядаргаатай байдаг. Тэгэхэд энэ бол 5 тухын хувьд бол маш 5 тухтай. Хөнгөн хөгжмний нэг гой дууралтыг би танарт хэлж өгье. Ford Motors-ийн энэ машин дээр маш гой зүйл хийсэн. Тэр нь болохоор одоо энэ зүүнээс баруун тийшээ хоошоо ингээд 10 ширхэг woofer тавьсан. Тэгээ тэр woofer нь бол ерөөсөө энэ хөгжим сонсоход бол үнэхээр супер дуурнаа. 60 майл цагийн хурд буюу 100 км цагийн хурдыг ер нь 3.5 секундэд л авч байна да. Үнэхээр сайхан юм байна. Ярих үг болдохгүй байна. Энэ машиныг ингэж худлаж авах гад хүмүүс бол ингээ очирлцсан. 8 сарын дараа
таны гар дээр ирнэ гэдэг. Ер нь Ford бол бас ачаалаа дийлэхгүй байгаа. Тийм сураг сонсогч байна өө. Яагаад тэр 100 км/цагийн хурдыг 3.5 секундэд авч яах гэхээр нөгөө цахилгаан машин учраас нөгөө араанууд солигддог шүү дээ. Хурдны хайрцаг хороо байхгүй. Шууд одоо хурд авах боломжтой. За бас нэг гой үзүүлэлт нь юу вэ гэхээр холын замд ингээд явхад чинь өмнөөс машин ирэхээр нэг ойрын гэрлээ тавиад, холын гэрлээ тавиад ингээд солиод идэг шүү дээ. Тийм зүйл байхгүй. Ерөөсөө өөрөө өмнөөс машин ирж өөр мэдрээд холын гэрлээ ойрын болгочдөг. 2030 оноос одоо ачаа тээврийн компаниуд, одоо хүнс бараа зөөдөг компаниудын хувьд одоо тарак мөн зарим одоо тээврийн хэрэгслүүд жолоочгүй болно гэсэн тийм одоо прогноз явж байгаа юм байлээ. За бараг 30 оноос бараг өмнө байж магадгүй гэж одоо ярьж байна. Ер нь энэ техник технологийн хурдууд ер нь Америкийн нэгдсэн улсад ер нь маш хурдтай хөгжиж байгаа байна. Калифорни мужид гэхэд 28 оноос дотоод шатлалтын хөдөлгүүртэй бензин, дизель зэрэг ч юм уу тэрийг ерөнхийдөө худалдаалахыг хориглосон тийм одоо хууль гарч байгаа юм байна. Цаашдаа бол энэ байгаль дээлтэй одоо эко гэж ярьдаг энэ технологи руу одоо шилжиж байгаа юм байна да. Цахилгаан машины гол үзүүлэлт гэхээр машины батарей буюу хөдөлгөж байгаа тэжээл болж байгаа зүйл нь дандаа машиныхын шалан доогуур буюу доогуур байдаг учраас машины нөгөө аюулгүй байдал одоо машин хөмөрдөг ч юм уу осол аваарт орох магадлал нь нэлээд багасж байгаа. Нэг өсөндө хурд авах тусмаа газартайгаа улам наалддаг. Машины жим бол одоо нэлээд хөнгөрсөн ч гэсэн аюулгүй байдал бол маш олон талаараа нэмэгдэж байгаа. За нэг ийм сайхан амьтныг одоо өнөөдөр чадан ядан одоо танилцууллаа. Ер нь явандаа бол ер нь цахилгаан машин руу шилжих юм байна гэдэг зүйлийг бас хэлье. Үнэхээр одоо над бол одоо аян замын бол түшиг нөхөр байж чадхаар одоо маргааш бид нар цаашаага одоо Вашингтон DC руугаа явах замдаа бас нэлээд олон мууч хотоор дамжаад нэг 10 хоногийн машинтай аялал хийх гэж байгаа. Америкийн дэлгүүр оршоо сонирхож явхад ингээд сонин юмнууд их таарлах юм. Сая бид санаандгүй явж байгаад энэ амтны дэлгүүр, тэжээвэр амтны, гэрийн амтны гэдэг утгаар. Тэгээ энд одоо буудал хүртэл. За тэгээ нохоо моорн тэрэгтэй юу л байна, бүх юм байна энэ. Хүүхэд нэг өдөр өнжүүлэх гэж байдаг штэ. Тэр шиг нохоогоо ингээд өдөө гадаа явахдаа нэг 24 цаг ингээд өнжүүлээд өгдөг. Тэгээ нэг өдөр ингээд өнжүүлээд нэг хэдэн цаг өнжүүлэхэд байна штэ. Нэг нохооны өн $30 байт юм байна. За нэг бүтэн өдөр хоноохоор $36. Тэгээ $36-тай тэр нохооных нь хоол нь орж ийн. За бүх юм нь орж байгаа гэсэн үг. Бас бодлоо. Нохоогоо ингээд сайхан усанд оруулаад сайхан хонс усын аваад ингээд яад юм байсан чинь. Тус-тусаа тарифтай. Нохоогоо сайхан шампундаад угаахад $12-аар шампундаж угаадаг. Эдгээр болохоор нохооных нь стрессийг нь тайлдаг өрөө юм байна. Хооронд ингээд яс хайж одоо болооцолдуулчтэй энэ. Тийм. Том жижигүүд зөндөө нохоо байна хоорондоо тэгээд гимнастик гэдэг өрөөл фитнес юм шиг. Хоорондоос алдчих магадгүй гэдэг юм уу те тэр хүн дотор нь байнга байж байна. Тийм байна. Сонин байна. За нөгөө талд нь шүү дээ муур байна. Тийм. Муурнууд ингээд цуглуулад хооронд нэг муурнууд ч бас жоо орилтаад хөөрхөн чимээ гардаг. Тийм байна. Тийм байна. Ер нь их хөөрхөн дэлгүүр байд юм байна. Ийм. Яг нохоо ч нөгөө Америкуудын хувьд яг гэрийнх нь нэг гишүүн гэж явдаг. Хамаагүй нохооныхын зургийг авахаар бас нэг таатай биш. Манай Монголд одоо жишээлбэл юу гэдгийг нэг нохооны ингээд нэг өдөр өнжүүлээд шампунтай оруулаад ингээд $50 гэдэг ингээд бас чанга байгаа шүү дээ. Тийм байх. Гэхдээ эдний чинь нөгөө салин пүнлөө нь хийдүүлээ те тэгэж бодохоор бас асар том дэлгүүр байна. Тий. Муурныхын тал нь арай цэвэрхэн байж таарна. Яг муур чинь нохоогоод бол арай цэвэрч тийм ээ. Манайхад охин маань нэг муур аваад ирсэн хөөрхөн амт шүү муур шиг цэвэрхэн юм байлаа. Нэг хэсэг нэг муурыг нэг хүүхэд иддэг гэдэг. Хотлаа тэр шал хотлаа. Эцээч муур ялах хүүхэд хүрнэ гэж түүхэнд байхгүй. Гаавал энэ муурыг авах уу чи жишээлбэл мажлууд. Ингэж байна. Мууртайгаа ингээд авах ч хүн хоорондоо ингээд харьцаа үүсгээд муур нь дуртай байх юм бол бас зардаг. Тэгэлгүй байх. Тэр дургу ингээд хоорондоо харьцаа сайтай биш бол бас зардаггүй гинэ. Тэгин. За би бүр хачин үстэй сая шиг. Нөгөө нохоо муурыг чинь үсийн засаж байна. Үс засахад $12. За хомсын янзлаад $15. Тэгээд ерөнхийдөө Deluxe ингээд сервис нийлүүлээд авахаар $30 ороод нөгөө нохоо муурны бүх одоо сервисүүд. Монгол миний үс засахаас хэд дахин илүү үнэтэй байна шүү дээ. Зочид будалтай, эмнэлэгтэй, үсчин, хумсчин за ер нь байхгүй юм алгаа. $21-аар нэг ийм 3 хиймэл яасан шүү дээ нохооны. Зарилсан. Манай монголчууд одоо нэг зөндөө олон ориг яс мах
иддэг хүмүүс нэг ийм яс уг нь хийгээд Америк руу гаргаад байвал болохоор харагдаад байгаа байхгүй. Бид нар чи эний чинь нэг дэнжээ мянга дээр нэг 1000 төгрөгөнд нэг ийм шуудаа чи нэг торт ч юм авч байгаа шүү дээ. Энд бол ингээ $21 ингээд хиймэл яс байна шүү нэгтүүтэй. Яс хүртэл ингээд юунд орцсон. Арчаалагдаад те. Америкийн тэжээр муур нохоо бол ер нь жаргацсан багийнуд байна шүү те. Тий. Энэ нэг усан гахаа гэдэг чинь шүү дээ. Нэг гівнэн гахаа гэдэг нөгөө далайчид чинь зойрон тэгжээж байгаа энийг нэг шарж иддэг. Нөгөө нэгээсэндээ гахааны махтай адилхан. Хөөрхий зайлээ. Бид бүгдийн хувьд одоо ингээд Чикагогоос ингээд хөдлөж байна. Тэгээ бид нар ерөнхийдөө урагшаага Сант Луис, Элвис Преслигийн одоо төрсөн нутаг Мемфис, за Кентаки ер нь нэлээд олон хотуудаар ингээд явах төлөвлөгөөтэй байж байна. За тэгээ явхаас өмнө бас Чикагогийнхаа монголчуудтайгаа найз нөхдөдтэйгээ нэг сайхан хоолны газар ороод ирж байна. Энэ газар маань ямар учиртай газар гэхээр Чикагод ирсэн хүн энэ хоолыг идэхгүй буцах юм бол ер нь Чикагог үзээгүй буцдаг гэж ярьж байна. Чикагогийн хамгийн алдартай Deep Dish гэж одоо нэрдэг. Ер нь хамгийн амттай пицца гэж ярьж байна. За нэг пив бас авч байгаа. Энэ болохоор 312 гэдэг нэртэй хамгийн алдартай пив гэж байна. Америкт үүдэг монголчууд нэг ийм юм ярих юм аа. Америк пив бол нэг онц шишээ нэг усан амттай. Тэгээ голцоо Мексик пив авч уух юм аа нөхдүүд. А яг ийм пивний газрын бас ийм нэрийн пивнүүд их гоё. Шүүлтүргүй амьд пив гэж ярьдаг. Энэ өстой гоё пив байна. Гүн ч одоо юу вэ? Одоо Deep Dish гэж нэрлсэн нь аргагүй юм байна. За идэж үзье. Доороод гурилтай байгаа болохоос шинэ бол пицца гэж ингэ барьж идэхэд бол нэг тийм тохиромжтой биш байна. За сайхан олцгоорой бүгдээрээ. Манай гэрчээ ажил сар гэдэг. Тэгээд орж идэхгүй юу. Зөвхөн 12 охин. За ямар ч байсан бидний хувьд нь шүү дээ. Чикагогийн энэ нэрийн пицца гэдэг үзсэн. Энгийн пиццаг бодох юм бол 2 дахин зузаа. Ер нь бол нэг юм нэг олон давхар юм гоё духовконд хийдэг гоё хоол байдаг шүү дээ. Одоо Италийн нэг лазани ч юм уу яг тиймэрхүү лазанитай төстэй. Ирмэг нь бол нэлээд гоё юм хатуу. Үнэхээр тасархаа байна. Гурил нь нэмгэн болохоор тэгж маш их тийм гурилаар хүний ходоодыг дүүрэх биш. Халапенотой загсан чинь халуун ногоо авдагдаа хамар бол ерөнхийдөө чивэхгүй бол нэлээд айхтар байна. За манайханд ямар байна? Хоол таалагдж байна уу? Тасархай байна. Энэ удаагийн аялал тойрны группний панел бол зулаа хастаа нэг юу болтлоо орж байна яа. Өсний хот арга процедур болчихсон. Америк нэгдсэн улсад 10 жил амжилт амьдраад ерөнхийдөө Монголын нийгмийг бас өөрчлөх сонирхолтой Чикагогийн хуйгатай уулзж байна. Сайхан уулзж байна уу? Сайхан орж байна. За та бүхэн сайхан орж байна. За хуйга маань юу хийж юм гэхээр за тараак барьж байна. За хажуугаар нь Монголын гой байгаль, янз янзын гой зургийг ингэж гой төмөр дээр, модон дээр өстой янз янзаар гаргадаг тийм мундаг бизнес хийж байна. За тэгээ ерөнхийдөө хуйгад бол хийхгүй юм алга. За нийгмийн идэх бол маш сайтай. Хуйга. Би чамаас нэг юм асуумаар санагдах юм. Яагаад ерөнхийдөө ингэж мөрөөрөө ингэж ажиллаа хийгээд явахгүй? Яагаад ингэж та нар ингэж Америкт ингэж хол газраас дэмий балаа юм ярьж ирснээс энд ирээд Монголоо хөгжүүлээч гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү яриа яригдаад байдгийг. Та энэ тал дээр яг юу гэж боддог вэ? Ер нь бол амаа хамхиад амиа одод явах амархан шүү дээ. Зүгээр урдх ажиллаа хийгээд явах бол асуудал алга тий. Эх орондоо одоо оруулах чадах миний хөв нэмэр гэх юм бол энэ үзэж харсан юм а буцаагаад одоо илэг нэгтнүүдтэй их хэлээр нь одоо нэг иймэрхүү байдсан байл гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ жижигхэн гэлтгүү бид нар энэ дээр анхаарал тавих ёстой юм байна. Бид нар ингэж ажилтдаг юм байна, ингэж зүтгэдэг юм байна, ингэж итгэдэг юм байна. Бид нар энэ замаар явах ёстой биш үү гэсэн юм л нэг юм. Манай Монголын одоо төр засагч юм уу хэр оновчтой ажиллаж байна нэгдүгээр. Хоёрдугаарт Америкийн нэгдсэн улсад жишээлбэл Монгол хэрэгжүүлмээр юм юу байна? За Америкт жишээлбэл одоо Монгол хэрэгжүүлмээр зүйл юу байна? За Монголд очих юм бол тэр маань манай хөрсөн дээр боохгүй бас дэмий ч юм уу ингээд Америкийн нэгдсэн улсаас бол яг нэг үйл гэдэг муу талын бол ярих сонирхол энэ аль ч нэг муу юм байж л байгаа. Одоо Америкийн нэгдсэн улсад янз бүрийн хүчирхэг хэлэл аллах хядлах тэгээ тэр нь бид нарт хамаагүй байхгүй. Зүгээр сайн сайхан юм авч бодох юм нь юу вэ? Тэрийг л ярил гэж байгаа. Тэгээд нутагшуулах юм л асуудал байл гээл. Одоо тиймэрхүү юм бодоод яваад байна шүү. Америкийн сошиал сүлжээнд одоо
хүмүүс яхир байдгийн Байден ч юм уу энэ нөхдүүдийнхаа шүүмжлээд ингээд дайрж гэнэ үү? Америк Монголын сошиал сүлжээний хоорондоо төстэй тал юу байна? Ялгаатай тал юу байна? Одоо энэ төрийн эрх баригчдыг бол зүгээр өстой нүдэн штэ. Дээр доргоо нүдэн. А тэгээ ингэж нүдсний ашиг нь юу юм гэхээр нөгөө хүмүүс ч одоо хүн хэлхээснээс цаас жичгээс нааш гэдэг шиг энэ нөгөө нэг хүмүүсийн хэлээд байгаа, яриад байгаа, шүүмжлээд байгаагаас тусгаж аваад эн чинь бодлоготой болгоо явж байгаа байхгүй. Эдний хүчээр өөрөөр хэлэх юм бол энэ улс төрчдөө чинь ард түмэн хүмүүжүүлээд байна штэ. Энэ сошиалор дамжуулж. А гэтэл манад болохоор эсрэгээр энэ дээр те ард түмэн үгээ хэлж чинь хамгийн гол нь энийг хинч хизээ сонсохгүй, ямар ч төрлийн бодлого болгож дэвшүүлэхгүй. За тэгээ олон таван юм их юм бол барьж хориод ингээд одоо энэ чинь өнөөдөр бидний нүдэн дээр яваад байна штэ. А нэгдүгээр сошиалыг ингэж ашиглаж байгаа. Хоёрдугаард бол ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсад одоо ингээд Club House ч юм уу, Facebook ч юм уу энийг бол цэвэр одоо нэг шүүмжил гэдэг утгаар янз бүрийн хэлэх ярих юм бол яг ийм баримттай байна, ийм алдаатай байна чи энийг ингэж ярьж байна. А үүнээс хязгаарч хувийн асуудал руу орохгүй. А гэтэл манад болохоор одоо бараг л зүгээр хятад хуучаа өндөр намаас нь эхлээд л ингээд одоо хувийн байдлаар дайраад эхэлж байгаа байхгүй. Энд чинь нөгөөсөндөө юу гэсэн хэр сошиалын одоо хэрэглээ соёл тогтоогүй байна л гэсэн үг. Одоо залуучуудаа хандаад хэлэхдээ нэг юм хууль нэртэй хуурамч хаягтай ч юм уу иймэрхүү одоо нэг сошиал нээч тэрний цаанаас ингээд лаглаг одоо ухаантай юм яриад яг үнийг хэлэхэд эн чинь бол одоо Америкийн нэгдсэн улсад бол ийм байдгүй л байхгүй. Хүн үгээ хэлэх гэж байгаа бол үзэл бодлоо ярих гэж байгаа бол хамгийн нэгдүгээр хийх ёстой юм нүрээ үзүүлэх хэрэгтэй, нэрээ зөв тавих хэрэгтэй. Тэгээд ингэж ярьсан хүмүүсийн үг яриа үн цэнтэй байдаг байхгүй. А гэтэл одоо хууль нэртэй хуурамч аккаунтаа цаанаас 1000 юм яриад тэр хүмүүсийн яриа бол хинт чирэггүй хог. Нэг удаас хангалттай мөнгө сайн мөнгө үрээд насаараа хож гэдэг зарчимтай хүмүүс юм болов гэж харсан. Гэтэл манайх нэг юм 20 см, 10 см-ийн нэг юм талхан дээр маск түргсэн юм шиг хийгээд жил болгон хэдэн сая доллар. Америкууд бол нэг хийхдээ мөнгөөр зодож хийгээд тэрэндээ болохоор нэг 50 жилийн баталгаа өгчөж штэ. Би бол энийг хараад бүр ингээд атаахад уур байхгүй. Бүр үнэхээр бид нар бүх юм дээр бүх юмний одоо сүүл мушигж байгаа гэдгээ нэгдүгээр хүлээн зөвшөөрч хэрэгтэй. А бид нар ихлэ хаана байгаагаа мэдчих хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр хаана байгаагаа мэдэхгүй байж энэ дэлхийн чиг хандлагатай өнөөдөр iPhone верснараа ч юм уу эсвэл одоо Apple утас верснараа ч юм уу бид нар энэ дэлхийн чиг хандлагатай хөлний илүүжээ өвж нэгэд ойлгоод байгаа чи буруу байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр яг үнийг хэлэхэд Америкийн нэгдсэн улсын гэдэг бүх юмыг үйлдвэрлэж штэ. Үйлдвэрлэхгүй юм алга. Гэтэл манад яг эсрэгээр залуучуудад хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй байгаа юм ингээд чадлынхаа хэмжээгээр бас орилол явдаг, дуграад явдаг. Би бол энийг та энэ ажлаа бити зогсоогоорой, бити шантраарай. Тэгээ танд амжилт хүсье. За, баярлалаа. За, баярлалаа. Хүн бүрийн амьдралд санаан дурамгүй гайхамшигтай өөрчлөлт ирдэг. Энэ бол аялал самс хандралын баяр баясгалын. Түүнийг та зөвхөн мэдээд амсаад өнгөрөх биш харин үргэлжлүүлж анхны алх маань зоригтойгоор хийх нь чухал. Мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Аялын тойрог энэ бол таны нэвтрүүлэг.